За бүгдийн амгалан айлтгая. За дангийн убал бэрэнwa үргэлжлүүлээд уншия тийм ээ. За өнөөдөр сумба он нийт сүмжийн овон ойсон болооны гэж тийм ээ. Он нийт сүмжийн овон ойсон болооны сумба гэж тийм. 3 дугаарт овон нийт сүмжийн овон ойсон гэж. За 3 дугаарт тэгэхээр эхний 1 2 нь юу авах вүлээ? Нива хорлоо сүмжийн дангаж үтсүүлла ши гэсэн тийм ээ анх. Хорлоо сүмжийн дангаж үтсүүлла. Дангаж үтсүүлла ши байгаа. За 1-р нь дөдөөлө галбунгийн тэва, 2-р нь галваатай бон илээ. Одоо 3 дугаарх нь овооны сүмжийн овон ойсон гэж. За галваатай бон илээ дотор бас хэд хэдэн хэсгээс бол ярьсан тийм ээ. За одоо 3 дугаарх нь овооны сүмжийн овон ойсон гэж. За цаны сүмжийн нам шиг жир дэм бадан шил ажарнан ойсон гэж. За цаны сүм шаван гүндэг ёндов гурвыг бол ерөнхий үзүүлэх мөн жишээн дээр таниулах гэсэн ийм хоёр хэсгээс үзүүлнэ гэж. За 1-р тэр цаны сүмжийн нам шиг жир дэм бала ни байна. Шанлуг гагва ранлуг шагва гэж. За бусдын ёсыг хорих ницаах мөн өөрийн ёсыг үзүүлэх гэсэн ийм хоёр хэсгээс үзүүлнэ гэж тийм ээ. Дамбууны за бусдын ёсыг үзүүлэх нь бол хажиг нарэ гэж. За хажиг юу гэж юм гэхээр цаны сүмбу гарун ган шиг таниду ёдва гүндэгжин цанид гэж. Тэ таниду ёдва гүндэгж цанид сүмбу гарун ган шиг гэдэг нь шаван гүндэг ёндов гурвын аль нэг нь мөн тэгээд таниду ёдва гол нь бол таниду ёдва арангид цаниду ёдва биш. Дэмбэр дүүа биш. Таниду ёдва бол гүндэгжин цандаа гэж. За жүжинла жунва шавангийн цанид. За энэ цаны сүмбу гаран ган шиг гэдгийг бодвол энэ дээр нь жарлахал байлгүй дээ тийм ээ. Жүжинла жунва шавангийн цанид. За уг шалтгаанаас гарч явах юм бол түүнийг шаван гэж хэлнэ гэж. Шавангийн цанид. Дагзан нийж гүн дагва даржис домбын дишин нийт ёндовжийн цанид гэж. За цаны сүмбу гарун ган шиг дагзан ни гэдэг нь бол гансгийн даг ду зимбин зимба тийм ээ гансгийн даг ёдур зимбин зимба мөн чөжийн даг ёдур зимбин зимба хоёроор гүн дагва даржин домба гэж. Гүн дагва даржин домба гэдэг нь таниду ёдва гэдгээ гүндэгжин цанид тавьсан шүү дээ тийм ээ. Тэгэхээр гүн дагва даржин домба гэдэг нь таниду ёдва маимба тийм ээ. Таниду ёдва маимбэ. Таниду ёдва даржис домба. Дишиннид буюу дишиннидтэй хоноонид домбоонид за бүгд нэг утгатай гэж үздэг тийм ээ. Дишиннид бол ёндовжин цандаа гэж. Дамбуу мэтэдэ гэж. За хажиг таны тавьсан цандын 1-р бол таарахгүй байна гэж. Цаны сүмбо гарун ган шиг таниду ёдва гүндэгжин цаны сэрва мэтэдэ дагни гүндэг юм байгаа шиг гэж. Дагни буюу гансгийн даг чөжийн дагни гүндэг юм байгаа шиг таниду мэвэж. Таниду мэвэж. За нева дээр таал таниду ёдвис ёгоо чодва намбын дүмтөө мараван тадаггийн жигээ юм бэж гэж. Таниду ёдвис нэр томьёо төдий байгаа гэдгээр бол аливаа зүйлийг бол байгаа гэдгийг ойлгож болно тий. Ойлгох одоо тий байгаа гэж хэлж болно гэсэн санаа. Тэ ёгоо чодва ёд гоо чодва гэж. Байгаа буй гэдгийг нь бол ойлгож болно гэсэн санаа тийм ээ. За энэ таниду ёд гэдгийг ойлгож болно гэдэг нь бол намбын дүмта марава тадагги гэдэг нь бурхны шашинд нь дотор байгаа дүмта марава тийм ээ тогтсон талыг өгүүлэгчин бүгдийн бол нийтийн одоо хүлээн зөвшөөрдөг ийм зүйл юм а гэж. Тэ бүгд нийтээр хүлээн зөвшөөрдөг, нийтээр хайрладаг ийм зүйл юм а.
намбын думтаа марава гэдэг нь намба санжевийн думтаа марава. За думтаа марава гэхээр гол нь бол дөрвөл байгаа шүү дээ. Жавраг марава, дөдөва, сэмзэмба, тэгээ умава. Зэн ийм гол дөрвөн хэсэгт хувааж байгаа шүү дээ. Тэд бүгд бол нийтээр ингээд бол хүлээн зөвшөөрдөг юм аа гэж. За гүнзүвдүү ёна ёговичэрдэ гэж. гүнзүвдүү ёна ёговичэрдэ. гүнзүвдүү ёна ёговичэрдэ. гүнзүвдүү ёмит жодвийн гүнзүвдэ лод унтунла жидвичэр гэж. За альва зүйл гүнзүвдүү ёд юм болвол тийм ээ. гүнзүвдүү ёд юм болвол түүнийг ёд гэж альва зүйл гүнзүвдүү байх юм бол тэр яг жинхнээсээ одоо тийм ээ байгаа ёд юм би чав гэж тэ байх бол албатай юм аа. гүнзүвдүү ёмит жодвийн гүнзүвдэ лод унтунла жидвичэр гэж. Микрофоно хаагаараа нэг хүний микрофон онгорхой шүү. За гүнзүвдүү ёмит жодвийн гүнзүвдэ лод унтунла жидвичэр гэж. За энэ тухай бол бид нар өмнө нь бол галваатай бовын лайн тавьж явах үед бол маш дэлгэрэнгүй ярьсан тийм ээ. Сэмзэмбийн лүгд бол юу лээ? Дондом дембадан дондомдуу ёдва ёдва гих. Гүнзүв дембадан гүнзүвдүү ёдва гих. Энэ бол ялгаатай гэж үзсэн шүү дээ тий. Шаваан дондомдуу ёд чин дондом демба маян. Гүнзүв дембаин чин гүнзүвдүү мэвэж гэдэг аранлаг бас хэлжсэн тийм ээ. За мөн юу лээ? Дондом демба шивийн дондомдуу ёмит шивийн дондомны дом мижиг бадан. гүнзүв демба шивийн гүнзүвдүү ёмит шивийн гүнзүвний дом мижиггүй цүлyan шевэр жао гэдэг өмнө гарч ирсэн тийм ээ. Өмнө гарч ирсэн. Өөр юу гэж ялаа? Хажигийн доцол тавиад аранлаг бол тэгжсэн шүү дээ. Энэ Ямбадан дууагийн Ямбадан дууава гам мачивийн Ямбадан дууа мачивийн галын юм бэчэр гэдэгжсэн тийм ээ. Юу лээ хажиг тэгжсэн шаваан дондом демба ямбартал тэ дондом дембар цамэ дүү бэчэр шэбадан тэ гүнзүв дембар цамэ дүү уртал тэ гүнзүв демба юм бэчэр шэсрвани чава мангэва индэ Ямбадан дууа мачивийн галын юм бэчэр гэж тэ. Хажиг та бол гүнзүв демба имба гэх гүнзүв дембар цамэ дууа гэх Ямбадан дууа гэдэг хоёроо ялахгүй байна гэж ярьж байсан. Тэгээд гүнзүвдүү ёд мэд гих гүнзүв демба гих. За энэ бүгд бол ингээ хоорондоо ялгаатай юмнууд шүү гэдгийг бол гүнзүвдүү ёмит гэдгийг бол бид нар өмнө галваатай бовын лайн үед бол тодорхой ярьсан байгаа. За тэрийг санаж авах. За гүнзүвдүү ёмит жодвийн гүнзүвдэ лод донтунла жидвэж. Лод донтун гэдэг чинь бол байгаа зүйлийн тухай бодож байгаа бодлыг бол лод донтун гэж байгаа шүү дээ. Байгаа зүйлийн тухай бодож байгаа байдаг юм уу, харж байгаа, сонсож байгаа. Цаад зүйл нь тэр юул нь байж байгаа бол түүнийг лод донтун гэж хэлдэг. Лод донтунла жидвэж. Дэ мижидна логши шигла жид гойшин дэ мэтэ бич гэж. Тийм ээ. Логши гэдэг маань бол буруу мэдсэн оюун ухаан. Буруу мэдсэн оюун ухаан гэдэг чинь бол жүгюлла төлөваг логши гэж байгаа. Тэгээ жүгюлла. Цаад анхаарал хандуулж байгаа гол объект орноо эндүүрсэн тийм ээ. Гол одоо орноо эндүүрнэ гэдэг маань бол тухайн зүйл нь байхгүй байгаа гэдэг ч юм уу. Ингэж андуурхыг бол логши гэж байгаа. Тийм ээ. Буруу мэдэх гэж. Эндүүрх гэдэг бол түлши гэдэг бол наюулла төлөвөг гэж байгаа гэж өмнө ярьжсэн тийм ээ. Түлши логши хоёрын ялгаа. Наюулла төлөвөг гэдэг нь бол тухайн зүйл нь байх нь байгаа. Гэхдээ үзэгдэлт нь одоо эндүүрчих тийм. Одоо цагааныг шар гэж хардаг ч юм уу, цэнхэр гэж хардаг ч юм уу, ингээд одоо алсын уул, холын уул энэ төр бол цэнхэрдэж энэ төр харагддаг ч тийм. Одоо холоос цасдуул энэ төр бол одоо хөхөрч харагдахыг бол уул байна уу гэвэл байгаа л энэ ямар өнгөтэй байна уу гэвэл цагааныг хөөх гэж харж байгаа тийм ээ. Тэгэхээр тэр гол орно нь бол уул байж байгаа. Тэгтээ бол наюулла төлөө буюу тэр үзэгдэл нь. Энийг бол түлшээ гэж байгаа тийм ээ. За тэгээ нэг бүрэнхий үед бүдүүн олс байхыг могоо гэж харах ч юм уу. Тэгээ тийм мэтийн
гол одоо тэр орноо бол эндүрч байгаа гол жүгийлээ эндүрч байгааг бол логши гэж хэлж байгаа. Логши гэж. Тэгэхээр ло донтун гэдэг бол логшигийн эсрэг тал. Гол орноо эндүрэг гол орн нь бол байж байгаа. Рангийн жүгийл нь бол байгаа ийм одоо юу гэх юм ингэж одоо анхаарал хандуулсан тэр юул нь байж байгаа ийм оюун ухааныг бол ло донтун гэж. За энэ дотор догваадан догмжийн шива бүгд багтсан шүү дээ тийм ээ. Догваа юм ба бумзан догваа бол жишээ нь байж байгаа. Бумзан догвын жүгэл бол бумба тийм ээ. Бумба байгаа учраас тэр ло донтун болж байгаа. Ревур азимбийн догваа бол ло дон минтун болж байгаа. Ревура бол байхгүй учраас тийм ээ. Тэгэхээр юу гэж гүнзүвдүү ёно ёго бичэрдэ гүнзүвдүү ямиж ёд мэд гэж байгаа тэр гүнзүв чинь ло донтун шүү дээ гэж. Хэрвээ тихгүй бол логши бол байх хэрэгтэй болно. Гүнзүвдүү ямиж ёвын гүнзүү нь ло донтун биш байх юм бол ло дон митүн ба болно. Ло дон митүн ба чинь логши юм. Тэ логши шиг ла жид гойшин. Дэ мэтэ бичэр. Тэр логши тавих юм бол тэр чинь болохгүй. Дэ мэтэ ба да мадумна гэж. Таарахгүй гэвэл таарахгүй шүү дээ гэхээр үгүйсгэх юм болвол тийм ээ дагмааду гэх юм болвол она дээдэн дэ гүнзүв дэмба шивийн гүнзүв донжиг бар тал мадуба дэйчэр. Тэгэхээр тэгвэл логши гүнзүвдөө ямиж ивэн гүнзүвдэ логши байж болох юм болвол таны хаар гүнзүв дэмба шивийн гүнзүвдөө ямиж ёд мэд гэдгийн гүнзүү хоёр бол таны хувьд донжиг болох гэдэг шүү дээ гэж тийм донжиг юм уу гэж мадува дийчэр тэгээ мадува гэдэг нь логши гүнзүвдөө ямиж ивэн гүнзүвдөө логши ло донту маяна логши шиглаж гойва митэбат мадува дийчэр тийм ээ дэна дондомдуу ямиж ивэн дондом дембэр шивэн дондом тэ бас донжиг юм уу гэж додва дийчэр. Тэгээ гүнзүвдөө ямиж ивэн гүнзүвдэн гүнзүв дэмба шивэн гүнзүвний донжиг бүр додва дийчэр тийм ээ. Дэна шава намдаггийн юл дүдөө таал гэж. Тэгэхээр бол дондомдуу ямиж ивэн дондом демба гэдгийн дондом хоёр нэг утгатай гिचх юм бол шава нөгөө намдаг ламжийн мэгва намдаггийн юл гэдэг нь бол тийм ээ нөгөө павгийн нэмшиг ишигийн юл намдаг ламжийн мэгва тартуг болох ийм гин байгаа шүү дээ тийм ээ шава намдаггийн юл дүдүүртэл дэ дон дамбар дүйвичэр чаваан ой гэж шавангийн цанид жогюл жогцул мэтэ вартаал за мөн хажиг түрүүн шавангийн цанид тавьсан шүү дээ тийм ээ шавангийн цанид юу гэлээ жүжинла жунва шавангийн цанид гэсэн шүү дээ жүжинла жунва шавангийн цанид дүү жогцул яа мэтэ вартал хажаан бомбын жон ёвичэр гэж хажаан бомба гэдэг нь юу гэсэн үг гэхээр хитрхи одоо том байна гэсэн үг бомба гэдэг нь рагба гэсэн санаа рагва тий хажаан рагби жон байна гэж хажаан гэдэг нь бол нин гэсэн үг шүү дээ нин одоо бүдүүн тойн байна гэсэн үг. Жүжинла жунва шавангийн цанид гэж тавихаар нач хитрхи томдоод байна гэж. Жүжинла жун хажаан рагби жон ёвэж гэж. Хажаан рагба буюу хажаан бомбын жон ёвэж гэдэг нь хажаан рагба гэсэн санаа. Хитрхи одоо бүдүүн тойн байна. Яг уу тэн дотор нь шаван гэдэг ойлголт багтана. Гэхдээ цанидээ энэ цонжоотой юм бэ. Чаваа байхгүй байна гэсэн санаа. За ёндовжийн цанид жогцул ям мэтэ бартаал гэдэг. За ёндовжийн цанид чинь ч гэсэн бас болохгүй байна гэж тийм ээ таарахгүй. Дагзан нийгийн гүн дагва даржин домбо гэлүү те дагзан нийжин гүн дагва даржин домбо домбын тишин нийт гэсэн шүү дээ те домбын тишин нийт ёндовжийн цанид жогцул ям мэтэ бартал гансхийн дагмид ёндов маян бийч гэж. Дагзан нийги гэсэн шүү дээ те дагзан нී гансхийн даг дүзэн бин зэмба чөжин даг дүзэн бин зэмба хоёуланг нь оруулсан шүү дээ. Тэгэхээр одоо симзомби ёсорж байгаа шүү. Тэгэхээр гансхийн дагмид ёндов маяан гэж. Өчигдрийн хичээлийн төгсгөл дээр бас ярьсан те
ганцгийн дагмид бол ёндов биш ээ. Зөвхөн чойжийн дагмид байна гэдгийг бол ярьсан те. Өчигдөр юу лээ? Ёндов яна чойдог гавгийн дишин нийтийн би чавар дэмби чиргээд додоо гондлын лүнг тайлбарласан шүү дээ те. Ёндов яна чойдог гавгийн дишин нийт буюу чойжийн дагмидыг л ёндов гэж хэлнэ гэсэн. Ганцгийн дагмидыг бол ёндов гэхгүй гэсэн шүү. Тэгэхээр дагзан ни банваа гэд оруулчихар зэрэг ганцгийн дагмид орчих гээд байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр ганцгийн дагмид ёндов маян бичэр дэртэл дэла мегна гомбис шидэв дагвар жид меню вэчэр. За энийг бол ойлгож байгаа тийм. Ганцгийн дагмидлаа мэглээд бясалгаснаар бол шидэв буюу мэдгэдэгчний түүтгэр бол ариусахгүй. Жид меню вэчэр. Шидэв банвын тэгмэн даажин мэ вэчэр. Гол нь энэ байна шүү дээ. Шидэв банвын тэгмэн даажин байхгүй шүү дээ. Ганцгийн дагмид бясалгаад одоо яасан тэгмэн даажин баа бол байгаа. Хэрвээ ганцгийн дагмид чинь ёндов болчих юм бол тэгмэн даажин ба шидэв багнах болчих гээд байна гэж. Шидэв гэдэг чинь гол нь мэдгэдэгчний түүтгэр гэдэг чинь гол нь бурхан болоход саадуулдаг зүйлийг бол шидэв гэж хэлж байгаа шүү дээ. Хамгийн гол бурхан болоход саадуулж байгаа зүйлийг. Ёндов биш Нисванисын түүтгэр мэдгэдэгчний түүтгэр гэдэг байгаа тийм ээ. Нисванисын түүтгэр гэдэг нь бол даажинбын гомбон товлох, тарва товлоход гол саадуулж байгаа юмыг Нисванисын түүтгэр. Бидний сэтгэлд байгаа дучиг шийдэн дэмэг бол гол нь нямун тийм ээ. Энэ нямун бол даажинбын гомбон товлоход гол саадуулдаг учраас зүйлийг нь бол ёндов гэж нэрлэж байгаа. Тэгээд түүний одоо тэр үндэс суур болсон шидэв буюу одоо мэдгэдэгчний түүтгэр нь бол бурхан болоход гол саадуулж идэг. Тэгэхээр тэр шидэв гэдгийг бол ёндов гомонжиж, ёндов гэдгийг бясалгаж шидвийг бол арилгадаг. Тэгэхээр ганцгийн дагмид ёндов болчих юм бол түүнийг бясалгадаг тэгмэн даажин ба шидэв багнах болчих гээд байна гэж хэлэх гээд байна шүү дээ. Нэг ёсондоо тэгмэн даажин ба бурхан болно. Бол ямар ч асуудалгүй болох гээд байна. Танихаар бол энэ цандаар ч юм бол тэ ёндвын цандыг бол дагзан ни юу лээ дагзан нийжи гүндэг бадаржийн домбын дишин нийт гэж тавих юм бол болохгүй байна. Дагзан ни гэхээр ганцгийн дагзан ч бас орох гээд байна тийм ээ. За ийм л асуудал байна шүү дээ. Болж байна тийм ээ. За Нева ранлуг шавгааны гэж. За одоо өөрийнхөө юуг тавих юм бэ тийм ээ цандуудыг. Догвын вангийн шагзам гүндэгжийн цанид гэж. За энийг одоо Тацангийн лам нар бол энийг чэйжлэх ёстой. Догвын вангийн шагзам гүндэгжийн цанид. Яна нам дамбын гүндэгдан цаны юнчигийн гүндэг гэж. Догвын вангийн шагва. Догва гэдэг бол дадун дээрүнд үзэмби. Шингэрэг те. Даадун донжи. Да гэдэг нь бол альва нэр томьёо тийм ээ. Нэр томьёо. Шээжэд байна да. Бомба шээжэд байна да. Дэла дэнэ биднэрт бол одоо догва төрж байгаа те. Тэрний бомба шээвэн даала дэнэ бомбын донжи бидний оюун ухаанд бол ургаж идэг. Юу л гэж хэлнэ. Тэр дагуу л бидэнд бол ингээд одоо оюун дүрслэгдэж идэг. Тэр дүрсэлж бодоод байгаа оюун ухааныг бол догва гэж хэлж байгаа. Атгаг. Тэгэхээр тэр атгагаар бол ингэж одоо агуулн тавьж болж байгаа ийм зүйлийг бол гүндэгжийн цанид гэж хэлнэ гэж. За гүндэг дотор нь бол нам дамбын гүндэг, цаны юн сууч чадвын гүндэг гэж бол хоёр байдаг. За нам дамбын гүндэг гэдэг нь бол ёндовоос бусад мөнх юмнуудыг бол нам дамбын гүндэг гэдэгт багтааж байгаа. Одоо думаажигийн намхаа одоо өөр юу гэдэг лээ ийм дагвирыг мөнх. Гэхдээ ёндов хоосон чанараас бусад мөнх юмнуудыг бол нам дамбын гүндэг. Цаны юн сууч чадвын гүндэг гэдэг нь бол огтоосоо байдгүй юмнуудыг бол цаны юн сууч чадвын гүндэг гэдэг. Ремурач гэдэг юм, мошимжин бүүч гэдэг юм, намхаа медогч гэдэг юм уу те. Миний толгойд ирэх 12 салаатай ивэр энэ төр бол цаны юн сууч чадвын гүндэг болж байгаа. Тэгэхээр мөнх юмнууд огтоосоо байхгүй зүйлүүд бол догвын вангийн шагва шүү дээ тийм ээ. Догвын вангийн шагва. Шагва зам юм. Жишээ нь эвэртэй туулаа муулаа гэдээ ярихаар чи огтоосоо байхгүй тийм ээ. Гэхдээ хилэнгүүд төсөөлөгдөж байгаа шүү дээ. Ерөөсөө тэр төдийгөр бид нар тэрийг бол одоо тийм хэмжээгээр л одоо тэр утгыг ярихаас биш тэрнээс цааш ярих юм угаасаа байхгүй тийм ээ. Ярих ч гэдэг юм уу тэрнээс цааш хэмжүүр байхгүй. Угаасаа байхгүй. Мөн мөнх юмнууд бол бас тийм тийм окторгүй энэ төрийг бол одоо үзэгдэж харагдах, баригдах, сонсогдох юм юу ч байхгүй тийм дуу аваа гардаг тийм ч юм биш тийм ээ. Тэгэхээр бол тэр одоо
намха огторгүй шивэн та дэлэдэнэ ди донжи тэгээд тацэт. Тэгээд доггүй вангийн шавацсан. Энэ юмнуудыг бол гүндэг гэж хэлнэ гэж. За нам домбын гүндэг, цаний ёс үчивэн гүндэг гэсэн хоёр байна гэж. Дамбуу жинцэн тамжидан нева ши мадууад өөд. Дамбуу гэдэг нь нам домбын гүндэг бол жинцэн тамжид бол нам домбын гүндэг юм а гэж. Тийм ээ. Одоо жинцэн буюу одоо ийм думажи юм. Нева гэдэг нь бол цаний ёс үчивэнд ши мадууад тамжид гэдэг нь октоос байхгүй ийм юмнуудыг бол бүгдийг цаний ёс үчивийг гүндэг гэдэгт бол одоо багтааж ойлгох хэрэгтэй гэж. За цааш нь ранги жуи вангис жеба шавангийн цанд гэж. За энэ бол маш тодорхой сайхан тавьсан. Ранги жуи ванги өөрийнхөө жуийн тийм ээ уг шалтгааны эрхээр төрж байгаа ийм зүйлийг бол шаван гэж хэлнэ гэж. Түрүү нь хажиг бол юу гэлээ жужинла жунга гэсэн ш. Зүгээр жүүдэн жанла дэне жунга бол шаван гэж хэлсэн. Аранлаг бол ранги жуи ванги шаван гэж шүү дээ. Ранги жуи ванги жева шаван. За тэгээ ранги жу гэдэг чинь өөрийнхөө уг шалтгаан гэдэг чинь за түн бижүүд минь түн би дотор нь бол олон ярих юм биелдээ тийм ээ. Гэхдээ бол өөрийнхөө жу гэс л бол төрөх ёстой гэж. Төрж байгаа тийм зүйлийг бол шаван гинэ. Тэгэхээр жула дэне жунга учраас уг шалтгаанаас хамаарч ингэж үүсэж бий болдог гэхээр зэрэг мэдээж мөнх ус юмнууд байна тийм мөнх ус зүйлүүдүүд бол шаван. За дэлайна дагвин шаван мадагвин шаван гэж бол хоёр хуваана гэж хоёр хэсэгт үзнэ. За дагвин шаван гэдэг нь бол арилсан шаван, үл арилсан шаван гэж байна тийм. За дамбууны дагвин ножид. За нэгдүгээрхийн дагвин шаван гэдэг нь юу хэлж байгаа юм бэхээр арилсан сав шимийг хэлнэ гэж. Сав шим. За арилсан одоо сав шим гэдэг чинь хоёр зүйлийг яриад байгаа ш. Арилсан дагвин нод, дагвин жүд гэж хоёр юм ярьж байгаа. Арилсан сав, арилсан шим гэж. За жишээ нь юу байж болох вэ гэхээр тэгэхээр жишээ нь дагвин нод гэвэл сав гэдэг нь бол жишээ нь одоо санжээжийн са нэг ёсондоо лонгун одоо най буюу лонгун орон болвол дагвин нод байна. Дагвин нод. Лонгу гэдэг маань одоо жинхэнэ одоо за одоо зүгээр энгийн одоо яриагаар хэлэхэд бол хамгийн жинхэнэ гол бурхан нь тий бурхны хутгийг олгоно. Одоо бид нар хизээ нэгэн цагт бурхны хутгийг олоход бол одоо бурхны дөрвөн лагшин бол олж байгаа тийм ээ дөрвөн лагшин. Гэтэ гол бодгаал нь бол гонгийн огмон гэдэг газар очоод тэнд бурхны хутгийг олдог. Тэнд бурхны хутгийг олдог. Их хөлгөний ёсонд бол. Тэр гол нь одоо бурхан болж байгаа нь бол лонгу. Гэтэ яг мэдээж гүүши бол дүүнэмдүү товолдог гүүши тий бол бурхны дөрвөн лагшин бол нэгэн зэрэг олдог. Гэтэ гол юу нь бол лонгу баг. Тэр лонгугийн оршиж байгаа орон тэр огмон болвол огмон гэдэг газар бол одоо арилсан орон гэж үздэг. Арилсан орон. Яагаад арилсан гэж байгаа юм гэхээр энэ бол үйл Нисванисын ирэхээр бүтээгүй. Ийм орон, ийм газар орон учраас тэнийг арилсан орон гэж. Ариун орон гэх юм уу? Арилсан гэдэг нь тий. Ариун. Тэр нь юугаараа ариун юм гэхээр үйл Нисванисаас бүтээгүй учраас. Тэгээд одоо Домбо шагжа түва бол жишээ нь одоо бидний багш Домбо шагжа түва дорждонд одоо энэтхгийн одоо дорждан тийм ээ тэнд одоо бурханы хутгийг олж байгаа юм дүр үзүүлж байгаа. Энэ бол лонгугийн хувилгасан хувилгаан баггүй. Лонгугийн илгээсэн хувилгаан дүр. Тэр нь энд бурхан болж байгаа, бурханы хутгийг олж байгаа мэт ийм ёс үзүүлж байгаа. Тэгээ цүлд юм ба. Ёс үзүүлж байгаа. Тэрнээс биш жинхэнэ одоо юу нь бол бодгаал нь бол хизээний бурханы хутгийг олцсон лонгууд нь бол тэр огмон гэдэг газар оршиж байгаа. Наанд одоо энэ бүрлгүү буюу хувилгааны лагшин нь бол одоо Домбо шагжа түва бурхан бол жишээ нь хувилгаан лагшин баггүй. Лонгуг хувилгаан лагшин. Тэр бол одоо ингээд замбу твд дорждан гэдэг газар ингээд 6 жил одоо хат
дутууж бэрхшээлийг хилээд бурхны хутгийг олж байгаа мэт ийм ёс үзүүлж байгаа. Тэгэхээр арилсан орн нь бол тэр огмон лонгуугийн оршиж байгаа орныг бол дагвийн нот гэж байгаа. Дагвийн жүд гэдэг нь бол дагвийн жүд буюу арилсан шим гэдэг нь бол тэр лонгуугийн одоо тэр огмонд байгаа лонгуугийн нөхөр болсон одоо тэр нөхөр бодисатва нарыг бол жанчул симбануудыг бол дагвийн жүд гэж хэлж байгаа. Дагвийн жүд нөхөр болсон одоо тэр бодисатва байх нь шүү дээ, тийм ээ, бодисатын сэтгэл төрүүлсэн бодисатва нарыг бол хамаг амьтны төлөө бурхны хутгийг олъё гэж одоо бодож байгаа зовлонгоос нь гаргах юм бол тийм сэтгэлийг төрүүлсэн бодисатва лонгуугийн хор дужийн хор жанчул симбануудыг бол дагвийн жүд гэж хэлж байгаа. Арилсан. За тиймэрхүү маягтай. Няваны мадугийн ножудоо няван тэр мадугийн шаван гэдэгт нь бол мадугийн ножуд гэдгийг оруулна. Мадагва гэдэг нь бол лайдан Нёмунгийн ванги дүү. Тийм ээ. Лайн Нёмунгийн ванги үүл Нисванисын ирэхээр бүтсэн ийм сав шим сав болоод шимийг бол одоо юу гэдэг юм мадугийн ножуд гэж хэлж байгаа. Жишээ нь одоо нөгөө бидний одоо там мам төрдөг ч юм уу ингээ моза ямаян төрөөд ингээд явж байгаа маань бол бид нар үүлийнхаа ирэхээр тэр тамыг бүтээж байгаа шүү дээ. Өөр тохирсон үүлийнхаа ирэхээр идэлх хэмжээний тамыг бүтээж байгаа. Тэрнээс биш одоо тэнд нэг хэдэн амтан суучаал биднийг тамлаад одоо тэгээ байж байгаа юм биш. Тэр бидний үүлийн ирэхээр бүтээж байгаа тийм л зүйлүүд шүү дээ. Дандаа үүлийн ирэхээр бид өөрснөө л тэрийг бүтээж байгаа. Бидний муу үйл, тийм ээ. Тэгээд жоохон гайгүй цагаан зүгийн юм хийх юм бол арай нэг жоохон дээр газар төрж байгаа. Тэгээ бүгд л бол үйл Нисванисын ирэхээр нэг бол үүлээр нэг бол Нисванисаар ингэ бүтээгдэж байгаа юм. Бид нар өөрснөө бол яг нь тэр мадагвийн жүд нь болж байгаа. Үл арилсан шим гэдэг нь бол бид ч гэсэн бас үйл Нисванисынхаа ирэхээр төрсөн, тийм ээ. Пинжижин лай үлийн ирэхээр төрж байгаа. Тэрнээс биш одоо өөрийн ирэх байхгүй шүү дээ. Үлийн ирэхээр ингээд төрж байгаа. За мадагвийн ножуд нь бол мадагвийн шаван гэдэг нь бол жишээ бол тавьж байгаа. За мадагва гэдэг нь гол нь бол лай Нёмунгийн вангис дуа. Үйл Нисванисын ирэхээр бүтсэн одоо сав болоод шим амьтдыг нь бол үл арилсан сав шим гэж хэлж байгаа маа гэж. За дараагийнх нь Ранитла мигна гомбис шидэв дагвар жүрийн мегва тартуг бол ёмдовжин цандаа гэж. Ранитла мигна гомби шидэв дагвар жүрийн мегва тартуг ёмдовжин цандаа гэж. Дайжууд рэгжин гона яна жүрмэд ёндов чинжи малуугийн ёндов гэж бол ёндовыг дотор нь хоёр ангилт юм аа гэж. Дайжууд рэгжин гона гэдэг нь зүгээр ёндов гэдэг нэр томьёо орсон тэр утгаар нь, тийм ээ. Нэр томьёоных нь үүднээс нь бол ялгахад бол жүрмэд ёндов чинжи малуугийн ёндов гэж. Тэгээ мөн чанарын нь хувьд ялгаж байгаа юм биш. Ёндовыг дотор нь мөн чанарын нь үүднээс овон гоноо ялгаж байгаа биш. Дайжууд рэгжин гоноо бол ялгаж байгаа маа гэж. Дайжууд рэгжин гоноо гэдэг нь бол ёндов гэдэг нэр томьёоных нь үүднээс ингэж ялгаж байгаа. Тэр ёндов гэдэг үг орсон байдлаар нь, тийм. Тэгэхээр дотор нь бол жүрмэд ёндов чинжи малуугийн ёндов гэсэн ийм хоёр ёндов байдаг юм аа. Дамбуудан ёндовдан чойндан дондом демба нам донжиг гэж. За эхний жүрмэд ёндов гэдэг нь бол жинхэнэ хоосон чанар гэж байгаа. За тэр дамбуу гэдэг нь жүрмэд ёндов гих зүгээр ёндов гих чойнэд гих дондом демба тэ үнэн дээд утга гих энэ төр бол нэг утгатай юм аа гэж. Тэгэхээр хоосон чанар ёндов жүрмэд ёндов дондом демба гэж хэлэх бол нэг утгатай юм шүү гэж. За хоёрдугаарт чинжи малуугийн ёндов гэдэг нь юу хэлж байгаа гэхээр павгийн нэмшиг ишээ давуу дэ ёндов дагваваадан шаван цани баян гэж. За чинжи малуугийн буюу чанх ис буруутсан ёндов, тийм ээ. Тэр нь юу хэлж байгаа гэхээр павгийн нэмшиг ишээ хэлж байгаа. Павгийн нэмшиг ишээ. Павга гэдэг нь бол хутагт, тийм ээ. Илүү гэсэн үг шүү дээ. Юунаас илүү юм гэхээр иглээс илүү павга гэдэг нь бол тонлом товлсон ганцыг павга гэж хэлж байгаа, тийм ээ. Павга. Тэгмэн павга байна, тэгчин павга байна. Тэгчин тэгмэн павга гэдэг бол хутагт гэдэг чинь бол тонлом товлсон, тонломоос дээш ярих яриа.
цоглон жорлон бол сожийн лам, иглийн одоо зам мөр. Хутагтын зам мөр нь бол тонломоос дэш. Тэгэхээр тонлом товлсон гансгийг пагвын гансаг гэдэг. Тонлом товлж иж гиндүн гончиг болдог жишээ тийм ээ. Гиндүн гончиг. Нөгөө гончиг сүм чухаг дээд 3 гээд байгаагийн гиндүн гончиг бол тонлом товлж иж яг нь гончиг болж байгаа тийм гончиг болно. Зүгээр бол гиндүн банаар бол байгаа шүү дээ тийм гиндүн банаар бол зөндөө байгаа. Яг пагвын гиндүн буюу гиндүн гончиг гэдэг нь бол тонлом товлж иж пагвын гансаг болж иж яг нь гончиг болж байгаа. За пагвын нямшиг ишээ гэдэг нь тэгш агуулсан бясалгаж байгаа бэлгүүн ешээ гэдэг байгаа. Нямшиг ишээ бол яг нь энэ ешээ гэдэг бол лам гэсэн үг шүү дээ. Ламрам гэдэг нь лам ондог чимба тийм ээ. Намчин гэдгийг чимба. Энэ бол нэг утгатай. Тэгэхээр пагвын нямшиг ишээ, пагвын нямбар шагвын лам гэсэнтэй ялгаагүй. За энэ бол ёндов давааваа юм уу? Ёндов гэж нэрийдсэн ийм ёндов юм гэж. Энэ чинжи малгын ёндов гэдэг бол жинхэнэ ёндов биш ээ гэсэн үг. Зүгээр ёндов гэж нэрийдсэн. Энэ пагвын нямшиг ишээ жинхэнэ ёндов биш учраас анханасаа энд дайжид иргэжийн гоноо янаа гэж ялгаж өгч байгаа. Яг тэгвэл ёндов гэж нэрлсэн мөртлөө жинхнээсээ ёндов биш юм энэ дотор яригдж байгаа учраас дайжид иргэжийн гоноо гэж. Нэр томьёоныхоо хувьд ёндов гэдэг одоо үг орчсон тэгж нэрлэгддэг ийм зүйл байгаа учраас дайжид иргэжийн гоноо гэж ялгаж байгаа юм аа. Тэр нь юу юм гэхээр пагвын нямшиг ишээ юм аа. Тэр бол ёндов дагваава буюу ёндов гэдэг нэр зүйлс нь мин дагва ёндов шиви мин дагваава ийм зүйл юм аа. Жинхэнэ ёндов биш ээ. Харин жинхэндээ бол пагвын нямшиг ишээ бол шаван юм аа гэж. Шаван цаниба юм аа гэж. Тэгмээ жинхэнэ шаван юм шүү гэж. Пагвын нямшиг ешээ бол лам ишээ. Ишээ бол өөрөө юу ах нь шэро тийм ээ. Шева юм. Шева учраас мөнх ус юм. Мөнх ус учраас шаван юм аа. Жинхэнэ шаван цаниба юм аа гэж. За ингэж хэлж байна тийм ээ. Журмит ёндов бол одоо ярьж байгаа энэ ранила мигнэ гомби шидэв дагвар жүрээ мегват тартуг нь бол журмит ёндов юм. Чинжи малгын ёндов бол ранила мигнэ гомби шидэв дагвар жүрээ мегват тартуг биш. Энэ бол шаван юм. Ямбартл ёндовжийн яваа юу гарын юм биш гэвэл чаваа мажуу энэ бол дайжид иргэжийн гоноо юм аа гэж хэлсэн шүү дээ. Овон гоноо ялгаж байгаа биш. Дайжид иргэжийн гоноо ялгасан ийм ялгал юм аа. Тийм учраас бол энэ бол ёндов дагваава юм аа. Ёндов дагваавын ёндов цани бамбаин харин шаван цани баин гэсэн санаа тийм. За хажиг донтунжийн сүнсэн замлаад байна гэж. За донтунжийн муугийн одоо сүнсэн замлаад байна тэр зарилгалсан төдийд бол үндэслээд гогдон бол ёндовдан дон дамбар додваны мэтэдэ гэж. За хажиг бол за донтунгийн лүн урд нь юун дээр гарлаа таж дээр гарлуу яалаа. Тэгээ донтунгийн зарилгалсан дээр үндэслээд гогдон бол ёндовдан дон дамбар гэж одоо бодох нь бол буруу юм аа гэж таарахгүй гэж тийм ээ. За луг дела гэдэг нь Симзамби энэ ёсонд бол дондом демба яна дишин яд чойн демби чав. За Симзамби ёсонд бол дондом демба гэж хэлэх, дишин яд гэж хэлэх, чойнэд гэж хэлэх, чойнэд гэж хэлэх тийм ээ. Чойнэд гэдэг нь бол энд юу гэлээ? Ёндов, чойнэд, дондом демба нам донжиг гэсэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо бол энэ Симзамби ёсонд бол дондом демба яна дишин ядан чойнэдан домбон яд ёндов юм бин чава гааш дэ дишин суг маян бэчэр гэж. Дишин суг маян бэчэр гэдэг нь бол энэ гогдон болвол биш юм аа гэж тийм ээ. Тэр дишин яд чойнэд маян бэчэр дэ сог гэдэг нь бол тэргүүтэн тийм дишин яд тэргүүтэ маян бэчэр дэ шидэв садвар бангын бамба дэ энэ үгийг нэг сайн тогтоогоор шидэв садвар банва гэж тийм ээ. Мэдгэдгүүний түүтгэрийг одоо үлдэгдэлгүйгээр твцсэн тэр твчил гэх юм уу тэр шидэв садвар банвын бамба гэдэг нь өөрөө юу хэлж байгаа гэхээр шидэв садвар банвын бамба бол гогдон байхгүй. Шидэв садвар банвын бамба
бол гогдон. Гогдон гэж юу гэлэх вэ гэхээр шидв садвар банвын бамба гэлж байгаа. Бамба. Мөн няман садвар банвын бамба ч гэсэн гогдон мөн биз дээ. Тийм ээ. Тэгэхээр шидв садвар банвын бамба бол энийг бол гогдон юм. Тэгэхээр энэ шидв садвар банвын бамба дэ дишний цог маянби чирэр гэж. Маян гэж. Тэгэхээр гогдон бол Сэмзэнби ёсонд бол донид биш бахан байна шүү дээ, тийм ээ. Биш бахан байна шүү дээ. Маян бичирдэ дэ са жуийн нямшиг ишээжийн шалжаа маян бичир гэнэ. Са жуийн нямшиг ишээжийн шалжаа буюу шалжаа догжаа гэсэн маягтай, тийм ээ. Шалжаа догжаа маян бичирдэ дэ санжаа нам панцун хоноон онсомжин жөдөл имби чирдэ гэж. Шидв садвар банвын бан. Шидв гэдэг юмыг бүрэн гүйцэд твцснээрээ юу болдгийг гэхээр бурхан болдог. Бурхан болдог. Шидв садвар банвын бамаа гэдэг чинь бол зөвхөн бурханд л байдаг бахна шүү дээ. Тэгэхээр энэ шидв садвар банвын бамаа бол бурханд байдаг. Энэ бурханд байдаг юм чинь бол саажуийн 10 газрын нямшиг ишээгийн бол одоо танин мэддэхүүн бол биш юм аа. 10 газар гэдэг чинь бол бодисатын 10 газар. Тийм ээ? 1-р газар, 2-р газар гээд 10-р газар хүртэлх чинь бол бурхан болоогүй байгаа бодисатын үе. Бодисатын үе. Тэгэхээр шидв садвар банвын бамба гэдгийг бол эдгээр бол таньж мэдэхгүй маа гэж хэлж байгаа. Саажуийн нямшиг ишээ бол энийг мэдэхгүй маа. Яг гэвэл эн чинь бодисатва нарт байж байгаа. Энэ саажуийн нямшиг ишээ чинь өөрөө бодисатвад байгаа шүү дээ. Бодисатва гэдэг бодисатва маань өөрөө шидв бүрэн гүйцэд багнаж чадаагүй байгаа үе. Шидвийг бүрэн гүйцэд багнахаараа бурхан болчдөг. Тэгэхээр саажуийн нямшиг ишээгийн шалжаа бол биш юм аа. Шалжаа догжаа гэдгсэн үү те маяг. Харин шидв садвар банвын бамаа чинь юу юм гэхээр санжаа нам панцун хоноон онсомжин жөдөл гэж. Бурхад өвөр хоорондынх нь одоо харилцсан одоо мэдлэлцэж байдаг ийм одоо зүйл юм аа гэж хэлж байгаа. Зүйл юм аа гэж. Санжаа нам панцун хоноо бурхад бол одоо өвөр хоорондоо одоо ингэж одоо яах танин мэддэг тийм ээ онсомжийн жодюл гэж илэр мэддэг ийм зүйл юм аа гэж. Им бичэрдэ. За санжаа нам панцун хоноо онсомжийн жодюл зүгээр та нар сайн бодох юм бол санжаа гэж хэлж л байгаа бол онсомжийн жодюл гэж хэлэх бол бараг шаардлага байхгүй шүү дээ. Санжаа бол чой тамжид онсомдод байгаа шүү дээ угаасаа тийм ээ. Санжаа чой тамжид бүх зүйлийг бол онсомдод оголж идэг. Тэгэхээр шидвэр садвар банвын банваа байна уу, бумбаг аваа байна уу? Санжаа бол яг нь онсомд доголжлох угаасаа чаваа байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг хөө гэхдээ энэ дээр бол тодтогч өгжил хэлж байгаа байхгүй тийм ээ. Санжаа нам панцун хоноо онсомжийн жөдөл им бичирдэ ишээ чөгүүдээ юм баг аан шиг жүнцэн цүн бичэр гэж. Ишээ чөг. Тэгэхээр шидв садвар банвын бамаа чинь ишээ чөг юм аа гэж. Билгүүний одоо тэр номын лагшин юм аа гэж. Бурхны дөрвөн лагшингийн нэг ишээ чөг юм аа. Тэгэхээр тэр бурхтын одоо билгүүний лагшин гэдэг чинь дотоод сэтгэлд байгаа зүйл шүү дээ тийм ээ. Одоо тааллын гүйсүн түг гэдэг тийм лагшин зарлиг таал гэсэн 3 юм байгаа шүү дээ бурхны. Тэгэхээр тэр түүгийн ямдун ишээ чөг бол шидв садвар банвын бамаа чинь ишээ чөг юм аа гэж. Багаан ш цүмцэн цүм бийж гэж. За ингээд хажиг өөрийнхөө цандыг тавиад хажиг нэ аранлаг өөрийнхөө цандыг тавиад яваатаа тавиад ингээд гүйцлээ тийм ээ. За тэгээд сүүлд нь бол нэг хажиг донтунгийн сүнсэн замдаад байна. Гогдон ёндувын дондом дэмбаин гэхээр бол тэр чинь бол болохгүй. Сэмзэнби ёсонд бол дондом дэмбаина дишний чойн дэмбэ чаваагаан шиг дишний цог дэ маян бичэр гэдэг нь гогдон маян бич. Гээд ингээд бол дүүрлээ тийм ээ. Тэгээ хамгийн гол нь бол энэ шидв садвар банвын бамаа гар чойжин зүглээд энүүгээр бол ингээд ийм хэрэг байгуулж бол хажиг гаргаллаа тийм ээ. За Нива шила жарна ой суманда нэг гэж. За сая бол цаны сүмжи шаваан гүндэг ёндвын цандыг нь үзүүлээд ерөнхий ингээд үзүүлээ шүү дээ. Одоо энийг жишээн дээр шаваан гэдгийг бол үзүүлнэ тэ. За шила жарна ой суманда нэг. За энэ жидэн таажид дээр бид нэр
одоо яригдсан зүйлүүд шүү дээ. Тэгээд давтагдах юм бол тэгээд шууд уншаад яваа тийм ээ. Нива шила жарна ой сунганда ни дүжэла жарна ой сунга думажэла жарна ой сунга гэж. Дүжэ гэдэг нь мөнх бус юмнууд дээр одоо жишээлээд шаван гүндэг ёндов ямар бахын думажэ буюу мөнх юм дээр шаван гүндэг ёндов яаж тавих юм бэ гэдэг ийм асуудал байгаад байгаа шүү дээ тийм ээ. За тэрийг бол ийм хоёр янзаар үзүүлнэ гэж. Дамбула сум шанлуггагва ранлуг шавга зөбө бонго оо дамбоны хажиг сүг мэрдэгва сүгийн шаван ин сэрэр гэж. За сүг мэрдэгва шүгийн сүгжи шаван гэж. Сүг мэрдэгва гэдэг нь дүрс мөнх ус гэсэн тийм дүрс мөнх ус. Сүг шаван сүгийн шаван ин сэрна она шижаж өж сүг мэрдэгва сүгийн ёндовжийн дуншиж өж ямбартал дамжаад ээжэр гэж. За сүг мэрдэгва гэхээр бас олон юм одоо ярмаар санагдчихл байна. Гэхдээ одоо ингээд бичлэгт үлдээд ингээд хичээл хадгалагдаж үлдэж байгаа учраас бол бас их номносоо бас хитрхи холдоод ингээд олон юм яриад иж болохгүй байна. Тийм ээ. Сүг мэрдэгва жишээ нь бид нарт сүг харахад бол сүгийн мэрдэгва ч гэсэн харагдаж байгаа шүү дээ тийм ээ. Тэрнээс биш одоо ширээ харахад ширээ мөнх ус өнгө хэлбэр нь харагдаж байгаа. Түүнтэй адилхан мөнх усан ч гэсэн харагдаж байна. Ширээ бол өөрийнхөө мөнх ус чанарыг огтоос ууш нуухгүй байгаа шүү дээ тийм ээ. Бүгдийг ил бид нар л ингээд янз янзаар харна. Тэгээ харсныгаа сүлд нь энэ атгаг буюу бидний одоо энэ догоо атгаг дээр ирэхээр зэрэг гоё юм байна, сайхан юм байна гэдээ бүр ачаа ачин болгоо. Тэгээ тэрний төлөө шунал төрн, уур төрн, харам төрн ингээ бүр илдэв болж өгч байгаа шүү дээ тийм ээ. За тэгээд олон зүйл биш үү тийм ээ. За сүг мэрдэгва бол сүгийн шаван гэж тавьж байна. Тэгвэл гэж байна. Она шижа чөөж. За энэ чөөж юм байна тийм. Шижа чөөж. Сүг мэрдэгва сүгийн ёндовжийн доншиж чөөж юм бартаал гэж. Сүг мэрдэгва сүгийн шаван юм бол сүг мэрдэгва чинь сүгийн ёндовжийн доншиж чөөж болох юм уу гэж. Юм бартал дамжаа дийч. Дамжаа нь юу вэ? Сүг мэрдэгва сүгийн шаван ин сэрвийн хажиг чиний дамжаа дийч. Дамжаа ёв ичэр тийм ээ. Дона сүг сүгийн мэрдэггүй ёндовжийн доншиж чөөж юм бартал. Одоо энэ. Тэгвэл сүг өөрөө сүгжийн мэрдэггүй ёндовжийн доншиж чөөж юм бартал. Ямбарталоо гэж тийм ээ. Ямбартал. Яагаад үг гэхээр ямбартал сүг мэрдэгва сүгийн шаван юм байж. Сүг мэрдэгва сүгийн ёндовжийн доншиж чөөж юм байж. Доншиж чөөж ямбар хажиг чи хайлан бээчэр гэсэн санаа шүү дээ тийм ээ. Сүгжийн мэрдэггүй бас ёндовжийн доншиж чөөж юм бартал. Сүгжийн мэрдэгва сүгийн ёндовжийн доншиж чөөж болж байгаа учраас юм бартал. Дойно сүг чөөж чод цамэ дөвийн гансыг юм сүг мэрдэгва цамэ дөвийн гансыг юм говьр талоо гэж. За сүг мэрдэгва цамэ дөвийн ганс сүг чөөж чод цамэ дөвийн гансыг юм гэдэг чинь сүг цамэ дөвийн гансыг юм. Сүг цамэ догвийн гансыг юм. Сүгийг танин мэдсэн гансыг бол сүгийн мэрдэгваг бас танин мэдэх албатай юм уу гэж. Дона ла гэж тийм. Хэрвээ тимээ гэх юм бол амархан гэж. Амархан уу? Сүг цамэ дөвийн гансыг юм. Сүг мэрдэгва цамэ дөвийн гансыг им би чав гэхээр тэгээд энэ гансыг няцаахад амархан байж чадах уу? За манай их чаны лам бол амархан гэсэн байна. Дона ла гэсэн байна. Хонарэ сүг мэрдэгва чөөж сүгийн шаван ямбартаал сүгжин овоо имби чир сэрвани сэржүү поноо гэж. Сүг мэрдэгва чөөж сүгжин шаван ямбартаас сүгжин овоо имби чир сэрвани гэж. Хажиг одоо үу түүгийн гэж ягдаг шүү дээ. Бүр аргаа барсан. Сүг мэрдэгва чинь сүгийн шаван мөө гэж гүрий чинь тийм ээ. Сүгжин ойв юм би ч гэсэн сэржүү пон. За бүр ярих юм олж ядчих шиг гэсэн шиг байна. Ихтэй үг шүү дээ. Сэржүү пон гэдэг. За иймэрхүү айлддаг ламштай тийм манай банчин сумд дагуулсан. Сэржүү пон боо гэж гаргалдаг гинэ. Аргаа ярих юм олдохгүй байна уу гэсэн шиг үг шүү дээ. За
Хажиг сүгзэн догва шүгis шаван инсэр гэж. Сүгзэн догба, сүг зэмбийн догва сүгis шаван инсэр. Метэдэ тэ сүгдэн зайд хатад имби чирдээ гэж. За энэ бас их сонин хажиг шүү. За хажиг бол юу гэж хэлж ийм вэхээр хажгийн эхлээд хажгийн санааг ойлгох хэрэгтэй. Сүгзэн догва сүгis шаван гэж тавилаа. Сая сүг мэрдэгва сүгis шаван гэд болохгүй байсан те. Сүг мэрдэгва сүгis шаван болох юм бол сүг догвын гансаг сүгийн мэрдэгва цамайдогын гансаг юм би чавартал гэдэг нэг юм байна. Хоёрдугаар нөгөө сүгийн мэрдэгвэ дингэд дооны сүгийн дингэд дооны болох юм уу гэж те. Мөн сүгийн дингэд дооны сүгийн мэрдэгвэ дингэд дооны болох уу гэдэг ийм хоёр юм гарч байна тийм ээ. За одоо бол сүгзэн догва, сүг зэмбийн догва сүгis шаван гэж тавьчих. Тэгвэл метэдэ гэж. Аранлаг бол энийг аранлаг хэлж байгаа шүү дээ. Метэдэ таарахгүй байна буруу. Тэгээд сүгдэн зайд хатад юм биш. Сүг зэмбийн догва сүгдэн зайд хатад гинэ. Мөн үү? Сүг зэмбийн догва сүгдэн зайд хатад мөн билүү? За хэрвээ одоо арай өөр нөхцөл байсан бол энэ дээр тагсал байгаа тийм ээ. Сүгдэн цамаа шингээ донгоо гэдэг үстэй уулан сэмзэн бий өсөнд. За сүгдэн зайд хатад им бичэрдээ. Тэгээд сүг чин барайв им бичэр гэж. Сүг зэмбийн догва гэдэг чинь сүгийн барайв гинэ. Сүгийн тэ сүгийн чилэг сужума. Сүгийн барайв. Сүг эхлээд сүг дараа нь сүг зэмбийн догва гарна гинэ. Им бичэрдээ тэ сүгзэн цадмын барайв гаан шиг. За сүг зэмбийн догва бол сүгзэн цадмын барайв гаан шиг сүгзэн цадма ланжиг мэнгэ юм бичэр гэж. Сүгзэн цамаа ланжиг мэгва тэгээд ингээва юм бичэр гэж. За энэ гурван зүйл ярьж байгаа шүү дээ. Ер нь бол сүгзэн цадан бол ланжиг гэдэг нь бол юу гэсэн үг? Дүйжиг гэсэн үг те. Хамт гэсэн үг. Хамт. Дүйжиг нэгэн зэрэг. Мэгва гэдэг нь бол догва гэсэн үг. Доглох. Одоо догс ардаад нөгөө юутай дог шүү. Саатай дог. Онж таньж мэдэх гэсэн. Мэгва. Дүйжиг догва тийм ээ. Нgeва гэдэг нь бол санаа нь бол чав гэсэн санаа шүү дээ тийм ээ. Чав. Тэгэхээр сүгдэн самаа бол дүйжиг догва чав. Сүгдэн цамаа ланжиг мэнгэ юм биш. Тэгэхээр энэ хоёрыг сүгзэн цадмаа гэд чойж маягтай тавьж штэ тий. Сүгзэн цадан бол ланжиг мэнгэ нgeва-жиг тусдааны ланжиг мэнгэва байхаар харагдаж байгаа үстэй тийм ээ. Тэгэхээр сүгзэн цадам хоёр бол ланжигдүү мэнгэва буюу дүйжигдүү догвын чав баггүй. Тэгж харагдаж байна. За дамбуу дээр таал дамбууны үлээ сүгзэн цадмаан барайв юм ба тий. Сүглэ жашин юм чи. Сүгзэн догоо бол сүглэ жашин юм биш. Жашин гэдэг чинь болоо догсон догөрэг ба жашиж цанд ч тий догсон догөрэг ба. Ngар догс юм ба тий янжар догба буюу догсон догба. Тэгээ сүг зэмбийн догоо бол догс юм ба догба юм гэж. Өмнө таньж мэдснээ дахин таньж мэдж байгаа ухаан. Сүг зэмбийн догоо. Тийм учраас сүгийн барайв гэж. Өмнө нь хизээ доголсон юм бэ гэхээр одоо сүгзэн цадам бол анхтан сүглэ сард мэлүү яриг ба штэ тийм ээ. Сүг гажиг дамбуула тавьж байгаа тийм ээ. Сүглаж. За сүгзэн догоо бол харин сүглэ сард биш. Үнэндээ догсон догва юм а. Жашин юм. Им бичэрдээ сүглэ догва жаши жигё бичэр. Догва жаши. Догва юм ба жаши бол нэг байгаамаа. Тэр нь сүгзэн догва юм байгаа шиг дээлэ шимээ бичэр гэсэн маягтай тавих гэдэг шүү дээ тийм ээ. Юм шиг. Дагнева тэртэл гэдэг нь сүгзэн цамаа ланжиг мэнгэ юм баа. Дагнева тэртэл намдал гэж. За цадам намдлаас л үнд ачаа тийм. Евр лодон ланжигдүү жигчэр дүүний нёнжирви юлны дээлэ шинэдүү намгангины дүүбэр журр гэж. Евр лодон гэж. Евр ло гэдэг нь бол Евийн ло буюу энэ нөгөө сүг зэмбийн цадмаага хэлж байгаа. Цадмын Евийн ло гэсэн санаа авахгүй. Цамын Евийн ло. Евр ло гэдэг нь бол цадмын Евийн ло
буюу сүг зэмбийн цадмаа хэлж байгаа. Энэ бол сүг зэмбийн цадмаа хэлж байгаа. Небр лодон санжигдүү гэдэг нь бол энэ нөгөө санжиг тийм ээ. За сүг зэмбийн цадам гэдэг энэ байна шүү дээ ихний. Санжигва гэдэг нь энэ байна тийм ээ. Санжигдүү жигчэр дүүний нёнжурвийг за хамт одоо ингээд нэгэн зэрэг дүйжигдүү нёнжурва гэж таньж мэдж байгаа тийм ээ. Юлны дэла шэнэ дүү гэдэг нь юл нь бол юу вэ? Сүгэн. Дэла түүнээс дэла шэнэ дүү гэдэг нь энэ дэ гэдэг нь юугаа хэлж байгаа юм бэ? Энэ эвийн лого хэлж байгаа. Эвийн лого хэлж байгаа. Энэ эвийн лого, цамын эвийн лого түүнээс шэнэ дүү гэсэн санаа. Юл нь бол яг нь сүг бахан тий. Энд чинь сүг зэмбийн цадам одоо яг жишээ нь бол сүгэн дээр ярьж байгаа шүү дээ. Одоо түрүүний энэ сүгзэн цадмаа санжиг мингэ юм бичэр гээд сүглө дагуу жишээ юм бичэрдэ няваад иртэлгээд намдлан евролодон санжигдүүл гэдгээр сүгэн дээр жишээ аваад төлөө өргөжлүүлээд яриа л да тий. Евроло гэдэг нь бол цамын евроло. Сүг зэмбийн цадам. Тэнийг бол евроло. За санжигдүү жигчэрдүү нёнжурвийн юл нь бол сүг байгаа тийм ээ. Юл нь сүг. Тэр юл сүг нь бол цадман эвийн ло дэла шэмба буюу зайшимба тийм ээ. Сүгзэн цадам бахна шүү дээ. Тэгэхээр дэла гэдэг нь эвийн ло сүг зэмбийн цадмаа гэж байгаа. Тэгэхээр юл нь сүг. Тэгэхээр сүгдэн сүгзэн цадмаа зайшин нийтдүү намгангийн дүүр журр гэж. За Сэмзэнбаа бол ингэж дүүлдэг юм аа гэж. Болж байна. Эвийн ло гэдэг нь бол сүг зэмбийн цадмаа хэлж байгаа. Небр лодон санжигдүү. Эвийн ло гэдэг чинь бол цамын эвийн ло байхгүй юу? Тийм учраас энэ сүгзэн цадмаа хэлж байгаа. Тэгээ сүгзэн цадмаа гажиг дамбуу ийм лог хэлж байгаа. Дэла санжигдүү жигчэрдүү нёнжурвийн юл дэла шамба гэдэг нь юл сүгдан сүг зэмбийн цадам дэла зайшин нийтдүү гэж. Зайшин дүү. Зай татад маягтай те зайшимба. Нийтдүү намгангийн дүүр журр гэж. Дугбайн гэсэн санаа тийм ээ. Зэмэд дугба. Шэдэн намэл за бас мөн намдлын номштой те замаа намнэ. Санжиг мэгва нэвичэр за саяны санжигдүү мэгва штэ тийм ээ. Нэви сүгзэн цамаа. Санжигдүү мэгва нэвичэр цамын нэвичэр ngодон ngomбузэмба ngomбу юл ngодон дэло шэмайн гэдэг тэ ngomбу зэмбийн цадам нэвийн ло дэла зайшимайн гэсэн маягтай. Утга нь бол нэг. Тэгэхээр санжиг мэгва нэвичэр ngодон дэло шэмайн зайшимайн шээсүн бэж. Дэни за энэ нь бол сүгзэн ингон сүги шаван инсэрван ян кигдэ гэж сүг зэмбийн ийжин онсумыг хэлж байгаа шүү. Сүг зэмбийн ийжин онсум. Сүги шаван гэдгийг бас мөн няцааж байгаамаа. Дэн сүгдэн зайшиндүү жаагүй вечэр гэж. Сүг зэмбийн ийжин онсум ч гэсэн сүгдэн зайшимба юмаа гэж. Зайшимба юм бин сүгзэн дугуул сүгдэн зайшимба юм ба дүвжт нь бол сүгийн брав юм бичэр гэж дүглээд байна шүү дээ. Сүгийн брав юм бичэр. Дийн брав юм бичэрдээ тэгээ сүгзэн цадмаан брав юм бичэр гэдэг шүү. Сүг зэмбийн ийжин онсум гэдэг чинь бол яг сэтгэлээр одоо сүгийг барьж байгаа. Гэхдээ онсум тийм ээ. Онсум гэдэг нь бол яг нүдээр харж байгаа шиг сэтгэл маш тодорхой одоо үзэгдээд өнгөрж байгаа дүрсийг бол сүгзэн юм гэж нэрлэдэг бас тийм. Сүг зэмбийн ийжин онсум гэсэн үг. Онсум сэтгэлдээ юмыг илээр мэдхийг бол сүг зэмбийн ийжин онсум гэж. За тэгээ игэл гансгуудад бол энэ маш одоо хурдан хугацаанд хоромхон зуур болоод өнгөрдөг ийм одоо
байгаа шүү дээ тийм ээ. За энийг лойрог дээр бол зөндөө ярьсан дөө бид нар. Нодлон одоо тийм ээ. Жишээ нь бид нар сүгзийн янсум ийжийн онсон бол их төвхтэй. Игэл гомцд бол их төвхтэй шүү дээ. Одоо жишээ нь бидэнд нодлон уржингийн юм уу, нодлонгийн одоо гандангийн одоо өндөр жараскийн дугныг одоо нодлон харж яснаа бодохоор их тийм одоо бари бүрий гэдэг шиг юм бүдэг бадаг байгаа тийм ээ. Бүдэг бадаг байгаа. Тэгтэл яг одоо сууж байгаа ширээгээ нүдэрээ харчаад нүдэ анингууд яг нүдээр харсан шиг маш тодорхой сэтгэл дургаж байгаа биз? Маш тодорхой. Нүдээр харж байгаа л тэгээд тэрийг нүдэ аниад бодоход яг л сая нүдээр харж исэн шиг сэтгэл маш тодорхой байна. За тэр хэсгийн тэр одоо ширээ зэмбийн ижин онсон болвол сэтгэл болвол тэр ижин онсон болж байгаа. Маш тодорхой онсонд. Тэгээд нэг жоохон удаад маргааш одоо ахаад нөгөө өчигдөр харсан ширээгээ бодохоор нүдээр харсан шиг тодорхой биш. Тэр байдал нь бол алдагдаад ингээд нэг тийм бүдэг бадаг болоод эхэлдэг тийм ээ. За энэ бол сүг зэмбийн ижин онсон биш, харин сүг зэмбийн догвоо болж эхэлж байгаа. Сүг зэмбийн догвоо. Онсон гэдэг чинь бол догвоо байхгүй шүү дээ тийм ээ. Догвоо гэдэг нь бол бас онсон ингээ байхгүй болчихж байгаа юм шүү дээ тийм ээ. За мэдж байгаа болов те. За уучлаарай. Ингээд хадуураад яваад өглөө. За хажиг бол юу гэж байна? Сүгзэн догвын шинүүл дон домбор мадува сүги ёндов инсэрна мэтэдэ гэж. Тэгээ ер нь энэ Симзамбийн одоо дангийн үзэж байгаа энэ бол бас лойрог маш их бас хэрэгтэй байгаа биз? Лойрог ер нь. Яагаад үг гэхээр Симзамби ёс өөрөө бүх юмыг дотоод сэтгэл энэ оюун ухаанаас хамааралтай гэдэг үндсэн ийм одоо философитой. Тэгэхээр тэр одоо сэтгэл оюуны тэр одоо хэсэг намшигыг бол ингээд маш их сайхан тодорхой ингэж бас үзэхгүй бол ялангуяа Симзамбийн хэсгийг бол яахгүй бол ингээд сүг зэмбийн догвоо сүг зэмбийн ингээд яваад байдаг. Лойрог бас сайн яахгүй болдгоо. Тэгэхээр лойрогийн номыг бол бас жоохон тавтан уншаарай гэж тийм ялангуяа манай Дацангийн замнаар бол тийм ягараа л гэж одоо бас хэлмээр санагдаад. За хажиг сүгзэн догвын шинүүл дон домбор мадува сүгийн ёндов инсэр сүгжин ёндов сүгзэн догвын шинүүл дон дамбар мадува дон дамбар мадува сүгийн ёндов инсэрна мэтэдэ гэж. Мэтэдэ дэдийн юлдүү дон дамбар медва дэ маимбэж. Энэ хоёр дахь дэ нь бол юу гэж байгаа вэ? Ёндов маимбэж гэж. Тэ сүгзэн догвын шинүүлдүү дон дамбар медва чин ёндов маимбэж гэж. Ёндов маимбэж. Ягаад гэвэл дөдөвис дэдэр дог бэж гэж. Дөдөвийн дүмтаа мараваанууд бол сүгзэн догвын шинүүлдүү дон дамбар мадуу доголддог юм аа гэж. Онд таньж мэддэг юм аа. Хэрвээ ёндов болчих юм бол дөдөвөө доголохгүй байх хэвээр. Ёндов гэдгийг чинь доголж байгаа нь зөвхөн Симзамбал байх хэвээр шүү дээ тийм ээ. Симзамбийн ёсонд бол Симзамбал энийг таньж мэднэ. Сүгзэн догвын сүгзэн догвын шинүүл дондом шинүүлдүү биш үү? Шинүүл дондомбор мадува бол дөдөвөө доголно. Дэртэл дөдөвис сүг шэвийн дайн жожир дэр мадува догвэчэр гэж. Дөдөвис сүг шэвийн дайн жожир дэр мадува гэдэг нь бол сүгзэн догвын биш. Юм юм те. Дөдөвөө сүг шэвийн дайн жожир суаде сүг химээх нэр томьёоны өгүүлэгдэхүүнд бол юу тавих вэ? Тэр тавьж байгаа зүйл маань бол дэр мадува гэдэг нь бол Миндэ ванги сон ичаа байгаа шүү. Миндэ ванги сон ичаа.
송이 차대 들 마도바 되도바 тоглож байгаа. Сүг шивийн даян жожир суа дэр мадуа жожир суаадэ мадуа гэж. Жожир суаадэ суа нь юу юм гэхээр миндэ ванги сун ича миндэн дай ванги сун ичаади сун ичаа дэр мадуба 되도바 тоглож. Тийм ээ. Төдөө тэрийг төдөөби сүг шивийн даян жожир дэр мадуба дугвэчэр гэж юм тийм ээ. Дэр мадуба гэдэг нь одоо яг энэ шүнгээрээ ингээд одоо ингээд ярьж байгаа зүгээр ингээд харах юм бол сүгзэн дугвын шинүүл дон дамбар мадуба дугвэчэр гэсэн үг. Дон дамбар сүгзэн дугвын шинүүл дон дамбар мадуба гэдэг чинь төдөөгийн тоглож байгаа чинь юу вэ гэдгийг одоо бид нар ухаж бодох ёстой шүү дээ тийм ээ. Одоо төдөөгийн дүнтайгаа санаад. Тэгэхээр тэр нь юу гэхээр сүг шивийн даян жожир суаад. Суун юу юм гэхээр миндэ вангийн суун. Сүг шивийн даян жожир миндэ вангийн суун маян штэ тийм үстэй. Аринги цанижис дуу штэ. Төдөө ясанд миндэ вангийн суун биш харин ранги цанижис дүүийн цүлдүү суун штэ. Сүг шивийн даян жожир төдөө ясанд тэгээд төдөө дэдэр догвэж. Дэртэл төдөө бис дэдэр дон дамбар мадуур хайлан байгаа шиг төдөөви дэдэр хайланна дэ дог гович гинэ. Төдөөви дэдэр хайланна дэ дог гович. Дамбуу дэр таал гэдэг. Дамбуу дэртэл гэдэг нь одоо тайлбарлах гэж үү. Дамбуу дэртэл гэдэг нь энэ шүү дээ тий. Сүг шивийн даян жожир дэр мадуа догвэчэр гэдэг. Дэр мадуа догвэчэр. Дамбуу дэртэл дэ жожид даян жожа дон дамбар дүмна тий жожид даян жожа дон дамбар дүмна өвөн маянбын чава хайлан бичэр. За төдөө яасан. Дэ жожид даян жожа дон дамбар дүмна өвөн маянбын чава хайлан бичэр. Дэртэл дэ дон дамбар жожид даян жожа яна өвөн маянбын чава хайлан бичэр. Жожид даян жожа яна тийм ээ. Зүгээр одоо жожид даян жожа биш үү. Дон дамбар жожид даян жожа яна өвөн маянбын чава хайлан бичэртэй дэ жожа ничэр дэнгөөмин гэж. Жожа ничэр буюу дон дамбар жожид даян жожа тэр болвол юу гэж ой маян гэж. За энэ юуны лүн штэ энэ. Жожа ничэр дэнгөөмин гэдэг нь энэ намдлын үг шүү. Намдлаа гэдэг уул нь энд нь ингээ оруулсан болох байсан байна. Намдлаа хайлан бичэрдээ дэ гэдэг нь төдөөва бэр намдлаа жожа ничэр дэнгөөмин вансуг барайжа ничроо шивин гэж бол химэн зарлигсан гэдэг нь бол энэ намдлын шүн гэж байна. Намдлын шивин шүн бол ран шүндүү хайлан бийж гэж. Өөрийн одоо шүн гэж бол хүлэн зөвшөөрдөг юм аа. Тэгэхээр энэ үгийг бол төдөөва хайлгандгаа гэсэн үг байна шүү дээ тийм ээ. Ян хажиг сүгийн шаван ина сүгийн бин чавсрва мэтэдэ. За сүгийн шаван ина сүгийн бин чавсрва мэтэдэ. За ойлгомжтой тийм ээ. Сүгийн шаван ина сүгийн бин чава ханаас баг тийм. Мэтэдэ сүгзэн цадам сүгийн шаван юм бичээд тийм. Сүгзэн цадам сүг маян шүү дээ тийм. Шиван юм чи. Сүгзэн цадам сүгийн шаван юм бичэрдэ. Сүгзэн цадман донид сүгийн донид юм бичэрдэ. Сүгийн донид сүгзэн цадман донид. Сүгзэн цадман нёнжижин рараги донид. Сүгзэн вамбун онсомжийн донид нам инчам юм бичэрэг гэж. За энэ бас анхаарах зүйл байна шүү. Сүгзэн цадман донид бол сүгзэн бин цадам тийм. Сүгийг одоо танин мэдсэн шалгадаг оюун ухаанаар танин мэдсэн оюун ухааны өөрийнх нь хоосон чанар бол мөн сүгийн донид юм а гэж.
сүүгийн донид. Тэр оюун ухааны донид бол сүүгийн донид. Энэ Симзамбиос гэдгийг дахиад сайн санаарай. Сүгийг танин мэдсэн оюун ухааны хоосон чанар яахаараа тэр сүгийн хоосон чанар болчихдгийг юм бэ гэж. Яагаад гэвэл тэр сүг чинь тэр оюун ухаанаас үүсэж бий болж байгаа гэх юм уу одоо инженеэр бол. Түүнээс биш гадна тал тэр дүрс гэдэг юм байхгүй. Симзэмби ёсонд. Энүүгээр намхай зэмбийн цадам намхай шаваан гэж тавиад байгаа шүү дээ. Тэ? Яг нь юун дээр бол ийм дүжээгийн ирэг дээр бол ингээд ерөнхий яг нь ингээд одоо юу гэх юм болж байгаа юм шиг ингээд яваад байдаг бол яг думажаа юм дээр ухаар зэрэг сонирн байгаад байдаг чинь ердөөд бодож байгаа тэр гол одоо цэг нь бол дүжээ думажаа хоёр дээр ялгаа байхгүй. Яг зүгээр хам сүмний Симзам уу гэсэн учраас. За сүгзэн цадмаан донид бол сүгийн донид юм. Сүгийн донид. Мөн сүгзэн цадмаан донид. Сүгзэн цадмаа нёнжижийн рарги донид. За рарг гэдгийг бол зэнэм раргийн цанид тийм ээ. Зэнэм рарг. Сүгзэн цадам нямс нёнжижийн раргийн бас донид юм аа гэж. Сүгзэн цадмаан донид бол. Сүгзэн вамбун онсомжийн донид. Эдгээр бол энэ чам ням гэж. Энэ чам. Нэг нь жигшөөдөө яна, жигдээ яна, жигшөө юм байж, жигшөөдөө яна, жигдээ юм байж чав. Ингээд нам панцун юм чаваа. Энэ ч юм бичэрдэ тарлам салжидлаа гэж. За нандал тарлам салжид илүү. Дичэр нийдон гаянба дэни диан динитин гэж. Шивэн шүндэн шадбалаад үйж. За энэ бол өмнө юу уншиж барчин уншиж хахад гарсан юм шүү дээ. Тэгээ тарлам салжидлаа гэж байлуу зүгээр яг энэ юм бол тацагдсан шүү дээ. Дичэр нийдон гаянба гэдэг нь сүгзэн цамаа тийм ээ. Зайшингийн домба. Сүгзэн цамаа нэгийн зайшингийн домба гаянба дэни диан динитин гэж. Тэр нь бол аль альныхын донид юм аа гэж. Аль альныхын донид диан динитин гэж. Шивэн шүндэн шадвала дөв ээжэр. Хажиг данжуулаас. За дангийн л шин юм. Дэла чөжи дагзан садна гансаги дагзан догжанс. Чөжи дагзан масадна гансаги дагзан медугба маимбис хорвийн ши тар түгба малугжан хорволоо долва мянгалоо гэнэ. Шишээ сумбалаад байна гэж. За энэ дангийн лэгшүүд Нимбүгийн лүнгийн утга хэлээ мэдэхгүй бол энэ хажигийн санааг ойлгохгүй шүү дээ тийм ээ. Данжууло чөжи дагзан садна. За чөжи дагзан садна гансаги дагзан догжаан гэж. Гансаги дагзан бол ингээ байхгүй. Догжаан. Чөжи дагзан масадна гансгийн дагзан медугва маянба гэж. Чөжийн дагду зэмбин зэмба гэдэг бол биднэрт байгаа зүйл шүү дээ. Чөжийн даг ёдвор зэмбин зэмба гэдэг нь бол тэр үзэл баримтлалыг хэлж байгаа. Чөжи дагду зэмбин зэмбаг буцаачих юм бол байхгүй болгочих юм бол чөжийн даг мэд гэдгийг мэдчих юм бол гэсэн санаагаар. Гансгийн даг бас буцчихна гэж. Гансгийн даг бол буцнаа. Гансгийн дагду зэмбин зэмба бол байхгүй. Тэгэхээр чөжийн дагнтыг мэдчихэд гансгийн дагду зэмба байдаг тим юм гэж байхгүй гэсэн үг те. Чөжийн дагмид доголчих юм бол бараг гансгийн дагмид доголно л гэсэн санаа. Чөжи дагзан байхгүй бол гансгийн дагзан байхгүй байна л гэсэн санаа. Харин чөжийн дагзан алга болгоогүй ч гэсэн гансгийн дагзан байхгүй байж болно гэсэн санаа. Болно гэсэн санаа те. Дагзан медугва маимбис хорвийн ши тартугва гэж. Хорвийн шиза тартуг. Хорвийн шиза тартуг одоо энэ орчлонгийн зовлонгийн одоо үндэс янцоор бол тартугва гэдэг нь бол бүр эц чандын тэр үндэс янцоор нь бол малуг жанс гэж. Шиза тартугва малуг жанс, хорвийн шиза тартугва малуг жан гэдэг нь мабан жан гэсэн үг. Мабанва инжан. Тэгээ бид нар хэдийгээр чөжи дагзан бол байгаа. Тэгтээ бол гансгийн дагзан бол байхгүй байж болно.
Учираас хорвийн шиза тартуг буюу одоо орчлонгийн зовлонгийн бүр хамгийн одоо тэр эцэс чандын үндэс язорыг нь бол алга болгоогүй ч гэсэн орчлонгоос бол гитэлж бол болно гэсэн санаа. Хорвийн ши тартугва мабанжан мабама байлаач гэсэн хорвоолоо долва буюу орчлонгоос гитлэх бол үл харшлана гэдэг нь бол тэр орчлонгоос гитэлж болно гэсэн санаа. За ийм Даниэл Игшид Нямбугийн үг байна тийм ээ, ийм үг байна. Ийм зарлиг одоо богд лам ингэ зарлилсан байна. Ингэ зарлилсан дээр үндэслээд сүг сүгзэн доггүй шиншир арангийн санижис дүүр зэмбийн маригба хорвийн заваа ин сумба мэтэдэ гэж. За сүг сүгзэн доггүй шиншир рангийн санижис дүүр зэм одоо дүүр зэмба нь бол маригба шүү дээ. Дүүр зэмбийн тэр маригба бол хорвийн заваа гэж тавьж бол таарахгүй гэж. За тэгээд бид нар нөгөө юу үзэхлээр 5 дугаар одоо ондог жингийн 5 дугаар бүлэг дээр одоо Дэмбэрэл янлагж үний байгаа шүү дээ. Тогмоо маригба гэж. Дэмбэрэл янлагж үний тогмоо маригба. Орчлонгийн одоо зовлонгийн үндэс шалтгаан болсон хамгийн нэгдүгээр одоо тэр тогмоо маригба гэдэг бол юу юм бэ гэж. За тэрийг бол тэгээд одоо намбын дүмта марава бүгдөө орчлонгоос гарах одоо жавраг марава дөдөөс эхлээд Симзомба умава бүх ёсондоо зовлонгоос гарах тухай л одоо гарахын тулд л одоо энэ бүх сургаал номлол нь байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр орчлонгийн одоо үндэс зовлонгийн үндэс болсон зүйл нь юу юм гэхээр тогмоо мариг. Энэ тогмоо маригва гэдгээ одоо яг юу юм бэ гэж таньж мэдэх нь чухал байгаа даа шүү дээ. Тэрийг л одоо арилгах юм бол одоо тэгээ зовлонгоос гарна гэж үзэж байгаа тийм ээ. За тэгэхээр бол Симзомба бол юу гэж тавьж байна? Энэ хажиг бол за яг Симзомби ёсонд ярьж байгаа шүү дээ. Хажиг бол Даниэл Игшид Нямбугийн саяны энэ Чожи дагдсан байхгүй бол ганцгийн дагдсан байхгүй. Чожи дагдсан байхгүй болгоогүй. Чожи дагдсан байлаач гэсэн ганцгийн дагдсан байхгүй байж болж гинөө. Тийм учраас хорвийн бүр одоо тэр шиза тартугийг бол арилгаагүй ч гэсэн орчлонгоос бол гитэлж болж гинөө гэж. Ингэж айлсан энэ сургаал дээр үндэслээд сүг сүгзэн доггүй шиншир арангийн цанижис дүүр зэмбэ маригба бол хорвийн заваа гэж тавьж байгаа. Тэр энэ хорвоолоо долва мянгалоо шин хорвоолоо долвын заваа нь бол энэ сүг сүгзэн доггүй шиншир арангийн цанижис дүүр зэмбэ маригба хорвийн заваа гэж тавих нь бол аранлагдлаа бол чинь мэтэдэ гэж. Хажиг таны бол Даниэл Игшид Нямбугийн шүнг уншаад тэгээ ингэж тавьж байгаа хорвийн завааг бол ингэж тавьж байгаа ч юм бол буруу байна гэж мэтэдэ. Хорвоо садвар бамын даажин бин жудлаад идэгж хүмүүж гэж. Хорвоо садвар бамын даажин ба. Орчлон одоо тийм ээ твцсэн, нирваныг олсон, тарва товуулсан даажинбагийн сэтгэлд бол наад үзэл баримтлал чинь байгаамаа гэж. Сүг сүгзэн доггүй шиншир арангийн цанижис дүүр зэмби маригва чинь хорвоо садвар бамын даажинбад бас байгаамаа гэж. Хэрвээ энэ хорвийн заваа байсан бол хорвоо бамын даажинбад байхгүй байх ёстой шүү дээ тийм ээ. Гэтэл наадах чинь байгаа учраас наа чи хорвийн заваа биш байна гэж. Хорвоо садвар бамын даажин бинжуулаад идэг жүн ичэр. Жүн ичэр гэдэг нь бол сүг сүгзэн доггүй шиншир арангийн цанижис дүүр зэмбийн мариг бад жүн ичэр. Тан лүнгийн дон гэж. За Даниэл Игшид Нямбугийн одоо тэр саяны татсан энэ шүнгийн утга нь болвол хорвийн завар жүрвийн гансгийн дагзанжийн заваа юм болгоо юм биш гэж. Хорвийн завар жүрвийн гансгийн дагзангийн заваа гэж. Хоёр заваа яриад байна шүү дээ. Нэг нь бол хорвийн заваа. Хорвийн заваа бол юу юм гэхээр гансгийн дагзан юм аа гэж. Гансгийн дагзан. Энэ гансгийн дагзангийн заваа нь бол юу юм бэ гэхээр энэ хорвийн ши тартуг гэдэг байгаа чинь энийг хэлж байгаа. Хорвийн ши тартуг, шиза тартуг. Хорвийн шиза тартуг бол нөгөө шидэв шүү дээ тийм ээ. Шидэв гэдгийг ярих гэдэг байна. Тэгэхээр Даниэл Игшид Нямбугийн лүм бол малгажин хорвоолоод бол мянгалоо шивэн хорвийн ши тартугваа нь бол юу юм бэ гэхээр хорвийн завар жүрвийн гансгийн дагзанжийн заваа түүнийг болгоож тэрийг бодож ингэж альцсан юм а гэсэн санаа. Түүнээс биш тэр хорвийн заваа гэдгийг бол яриаггүй маа. Хорвийн бүр завааны заваа гэх шиг те бүр үндсийн үндэс.
хорвын завар журвын заваа нь бол заваа имбэр журваа нь бол ганцхан дагдсан байх нь байна. Түүний заваа бол яг нь тэр хорвын ший тартаг буюу тэр одоо шидэв жожи дагдсан гэж ярих гэдэг байхгүй юу тийм ээ юм бала гомбич ян хажиг хорвын заваа юм бала гомбич тийм ээ тэр жожи дагдсан хорвын одоо завар журвын гансгийн дагдсан чинь заваа нь бол нөгөө чөжи дагдсан байхгүй чөжийн дагд үзэн бинцэн ба чөжийн дагд үзэн бинцэн ба тэгээ энийг бол энэ орчлонгийн үндэс болсон ганцхийн дагдсан юм байна тийм ганцхийн дагдууд зимбин зимба буюу бодгаалын бий гэж байгаа гэж бодож байгаа энэ баримтлалыг юугаар дарах юм бол энийг байхгүй болгочих юм бол хорвоогийн завааг бол тасалж орчлонгийн үнцийг бол тасалчиж байгаа. Тэгэхээр даажин боо болж байгаа гэсэн санаа штэ. Эсрэгээр энэ одоо хойноос нь дээш нь хөөгд унших юм бол тий. А энэ ганцгийн дагдууд зимбин зимба буюу бодгаалын бий гэж барьж байгаа үзэл баримтлалыг юугаар байхгүй болгох юм гэхээр түүний зиндан ойсуу галмын лоо буюу ганцгийн дагмид ганцгийн даг мэд гэдэг энэ үзэл баримтлал ганцгийн дагмид дугуйн шэрв болвол ганцгийн дагдууд зимбин зимбаг бол байхгүй болгоно. Байхгүй болгоно тийм ээ. А тэрнийгээ одоо ганцхийн даг медвага бяцлах юм бол тэгээд одоо нөгөө юу болох нь вэ шүү дээ бяцлагаад тэгээд тэрийг онсон дуу тунгаад ийцээ тонлон тэгээд дээш нь бяцлагсаар байгаад одоо нөгөө барчин мэлэм тэргүүтнэр бол ингээ бяцлагснаар бол яг нь нисванисыг адлага болгоод тэгээд даажин ба болж байгаа. А тэгтэл юу үлдсэн гэхээр ганцхийн дагзангийн заваа гэдэг юм бас үлдсэн. Тэр нь юу юм гэхээр нөгөө чөжийн дагдууд юм бинцэн. Тэрийг бол чөжийн даг мэдур дугуйн ширваар чөжийн даг юу аа. Түүнээс ч одоо бодисадын сэтгэл мэтгэл одоо тийм юм бяцлагаад одоо мэрдэгва мөнх усыг энэ бяцлагаад бол ганцхийн дагдууд юм бинцэн ба болоод чөжийн дагдууд юм бинцэн ба бол арилгаж чадахгүй бодис сэтгэл гэдгээр хичнээн гайхамшигтай ч гэсэн энэ үзэл баримтлалыг бол буцааж чадахгүй. Энийг юу буцаах вэ гэхээр яг шууд эсрэгцэх тэр юуг нь л төрүүлэх хэрэгтэй. Билгүүнийг гэх юм уу тэр ганцхийн даг ёд гэж бодож байгаа бодлыг бол ганцхийн даг мэд гэдэг бодлоор зиндан ойсуу галва гэж тийм тэр одоо ганцхийн даг гэж бодож байгаа ганцхийн даг ёд бодгаалын бий байгаа гэдэг бодлыг яг эсрэг зиндан ойсуу галва гэдэг ба шүү дээ. Үзэл баримтлалын шууд эсрэг талын бол бодож бяцлагаж онж таньж мэдчихийж тэрнийг бол үүсгэж няцаанаа гэсэн байна. Тэгэхээр одоо энэ зовлонгийн үндэс шалтгааныг таслая гэвэл энэ ганцхийн даг ёдвар зимбин зимбаг энийг л таслах хэрэгтэй. А бурхан болъё гэвэл одоо энэ заваа гэдэг байгаа энэ чөжийн дагзан буюу тэрийг байхгүй болгох хэрэгтэй гэсэн. Ийм санаа. Гон биш ян хажиг гэдэг явах нь зүг. За өчсөн уншчихлаа тэ цаг төгсөж. Ян хажиг сүнзэн зайшиндүүд зэмбийн чөжи дагзанжийн багчиг шидэв инжээс гэж. За хажиг бол тэгж юм тийм ээ. Сүнзэн зайшиндүүд юм сунвантын зимба тийм ээ. Юл сунва тийм ээ. Юл сунвант зимбин шива тийм энэ хоёр бол зайшиндүүд зимбин зайшин юмаа гэж бодож байгаа энэ баримтлал. Зайшиндүүд зимбин чөжийн дагзанжийн багчиг гэж. Чөжийн дагзанжийн багчиг бол шидэв. Чөжийн дагзангийн багчиг буюу авиас тийм ээ. Нөөц. Энэ нь бол шидэв юм аа гэж. Шидэв инжээс. За багчиг нүа гэдэг нэг тийм хэдэн ойролцоо юмнууд байгаа шүү дээ тийм ээ. Нүа багчиг хоёр ямар ялгаатай вэ? Бид нар л ойрог дээр ярьсан тийм ээ. За сүнзэн зайшиндүүд зэмбийн чөжийн дагзанжийн багчиг шидэвийн дэндэн чөжийн дагзан шидэв маяндэ гэж. Сүнзэн зайшиндүүд зэмбийн чөжийн дагзан бол шидэв биш. Харин чөжийн дагзангийн багчиг нь өөрөө шидэв юм аа. Чөжийн дагдууд зэмбийн зэмбаа бол шидэв маян гэж тавьж байна.
Яагаад маягийн гэхээр ранжил даажин би бан вэж гэж. Сая Симзэнби байсан ч. Ранжил даажин бис бан вэж чойж дагзан бан вэж гэж. Дэ мабана ранжил даажимжийн гансхийн дагзанла правын банжа бава мэд гоё гэж. Тэгэхээр чойжийн дагзан гэдэг бол гансхийн дагзангаас илүү нарийн ийм банжаа юм а гэж. Илүү нарийн гэдэг нь одоо энгийнээр хэлэх юм бол илүү хэцүү гэсэн үг. Гансхийн дагзан бол илүү амархан биш л дээ. Чойжийн дагзангаас бол арай амархан рагба. Чойжийн дагзан бол гансхийн дагзангаас илүү прамо буюу илүү хэцүү. Тэгэхээр банжаа бол бас тэр төвчгтгүүний хувьд бол бас төвчгэд гэдэг нь бол сэтгэлээсээ арилгахад бол хэцүү байдаг. Тэгэхээр нёнтой аранжил гэдэг чинь тийм нёнтой аранжил. Тэгэхээр Симзэнби ёсонд бол нёнтой бол арай амархан юмыг онж таньж мэдээд алга болгож сэтгэлээсээ ариусгахад арай хялбар зүйлийг алга болгоод ингээд даажин боолж байгаа. Аранжил бол нёнтойтойгоо харьцуулах юм бол арай хэцүү буюу илүү нарийн зүйлийг онж таньж мэдээд сэтгэлээс алга болгоход илүү хэцүү ийм зүйлийг бол төвчж байгаа. Тэгэхээр тийм үндсэн дээрээс юу гэж ярьж байгаа юм гэхээр чойжи дагзан бол шидэв биш юм аа. Яагаад гэвэл энэ чойжи дагзангийн чинь аранжлууд бол багнадаг юм аа гэж. Аранжил даажин ба чойжийн дагзанг багнжиж даажин ба болж байгаа юм аа гэж. Хэрвээ тийм биш гэх юм бол дэ мабана аранжил даажин ба чинь гансхийн дагзангаас илүү хэцүү нарийныг төвчж байгаа гэх тийм төвчлэн байхгүй болчихгоо дээ шүү дээ. Дэ мэна тийм одоо гансхийн дагзанла правын банжа банва мэна тэгва бэрэмбийн даажимдуу сунга мэтэ бичэрсэн. Тэгва бэрэн дунд хөлөгний архад гэж хэлэх юм байхгүй болчихгоо дээ шүү дээ. Тэр тарахгүй болчихгоо дээ шүү дээ гэж. За хажиг ингэж бодож байгаа. Дэ мэна гэдэг нь гансхийн дагзан тий. Тэгэхээр баг хөлөгний даажин ба буюу тэгмэн даажин ба нь бол нянто даажин ба. Дунд хөлөгний даажин ба нь бол аранжил даажин ба. Тэгээ их хөлөгний даажин ба буюу одоо санжа пава гэж тавих гэдэг шүү дээ тий. 1 2 3 гэх шиг. Тэгэхээр дундлынх нь бол аранжил юм аа. Нянтогоосоо илүү хэцүү юм онж таньж мэдж бяцлагдаг илүү хэцүү ийм зүйлийг бол сэтгэлээсээ бол төвчж алга болгож байгаа маа. Хэрвээ тэрийг хүлээн зөвшөөрөхгүй болох юм бол дунд хөлөгний даажин ба байхгүй болчихгоо дээ шүү дээ гэж. Тэ? Дэ мэна гэдэг нь бол энэ тэр гансхийн дагзанла правын банжа бава мэна тэгва бэрэмбийн даажимдуу сунга мэтэ вечэр шана дэ мэрэг бартаал гэж. Аранлаг ингэж хариулж байна. Наач та мэрэг бартал аранжил даажимжис сүнзэн зайшинжийн домбын донид мадуг вечэрдээ гэж. Аранжил даажимба бол сүнзэн зайшинжийн домбын донид мадуг бичэрдээ тарлам салжидлаа гэж. Намжил тарлам салжид юу гэж юм гэхээр нянтойдон ран санжаа намжин жодюлдүү маажурвийн гэдэг. Тийм ээ. Жодюлдүү маажурва гэж уншиж шүү. Энэ жодюлдүма журвийн гэвэл бүр шал өөр утгатай болно. Жодюлдүү маажурва. Жодюлдүү маажурвийн жодюл биш. Түүний одоо идэх орон буюу одоо онж таньж мэдхгүй одоо тий онж таньж мэдэх биш бус маажурвийн Нядунгийн дэн хоноо нийтний самуу инлаа гэж. Нядунгийн дэн хоноо нийт нь бол гүнзгий юм аа гэж. Нядунгийн дэн хоноо нийт гэдэг нь бол сүнзэн нядунгийн дэн хоноо нийт. Ран санжаа намжи. Нянтойдон ран санжаа намжи. Жодюлдүү маажурвийн нядунгийн дэн хоноо. Тэгэхээр нянтойдон ран санжаа бол нядунгийн дэн хоноо нийтийг бол онж таньж мэддгүү маа гэсэн үг. Яг гэвэл тэдний жодюлдүү маажурва юм аа гэж. Тэр нь самуу инлаа гэж. Нянтойдон ран санжаа гэдэг нь ламжи вандуу тийм ээ. Нянтой цоглом жорлом, ранжил цоглом жорлом гэдээ явдаг. Нянтой даажимба ран санжаа буюу аранжил гэж нэг утгатай шүү дээ. Нядун самуу инлаа шээсүн бичэрдэн. Чойжийн дагзан банжаан зовоодан чойжийн дагмид гомжоон зовор жидвийн аранжил ловоо мэвичэр гэж. Симзэнби ясан ч.
Чойжийн дагзан банжан зовоодан чойжийн дагмид гомжоон зоворж идвэ аранжил ловоо мэвэчэр чима дээр таал аранжилжийн гомлом дөржөө давуу дингийн зинжис чойжийн дагзанжийн ойнин мижэ бичэр гэж. Ойнин мижэ бичэр. Ойгийн юмбу те бодтой ерөндөг болдгоо маа гэж. Тэр чойжийн дагмид гомжоон зоворж идвэ аранжил ловоо мэд. Тийм ээ. Аранжилжийн гомлом дөржөө давуу дингийн зин гэдэг чинь гомлон барчин мялам шүү дээ тийм ээ. Аранжилжийн гомлом очир айдлын дингийн зин гэдэг нь бол гомлон барчин мялам. Болвол яах нь чойжийн дагзангийн ойнин болтгоо маа мижээ бичэрдэг. Чойжийн дагмид онсом дуудаагүй намчин чойжийн дагмидыг онсом дуудаагүй намчин аранжилжийн догрогсуу минэ бичэр. Аранжилжийн догрог буюу аранжилжийн одоо онж таньж мэдэх ёстой зүйл аранжилжийн ламд багтдаг тийм зүйл биш юмаа гэсэн санаа. Минэ вечер. Дагнига диртал сажу жунтаан барчин мэлэмжис чойжийн дагзанжийн ойнын жид байгаа шиг тэгчин ловоо намжис чойжийн дагмид гомзоон зоврж идвичэр гэнэ. Сажуа жунтава барчин мэлэм жунтавын жүжийн барчин мэлмаар чойжийн дагзангийн ойнын жидэлт юм а гэж. Сажу жунтава гэж үргэлжил эцэс гэдэг нь бол хорвийн жүн таваа шүү дээ, тэ. 10 дугаар газрын хорвийн жүн таваа гэдэг нь орчлон эцэс. Тэгээд хорвийн жүн таваа барчин мялам. За тэгээд дараагийн агшинд бол тэгээд бурхан болж байгаа шүү дээ, тэ. Сажу жүн таваа гэдэг чинь орчлонгийн одоо үргэлжлэлийн хязгаар эцэс гэдэг нь бол хорвийн жүнгийн тамаа, хорвийн орчлонгийн үргэлжлэлийн хамгийн эцсийн одоо лам болвол тэгээд сажу жүнта барчин мялам. Тэгээд гажиг нэвэ дараагийн агшинд бол тэгээд бурхан болж байгаа. Тэгэхээр сажу жүнта барчин мэлэм л мэлэм бээр бол яадгүй чойжи дагзангийн ойжийн юм буюу бодтой ерөндөг болж идэг юм аа. Үлдэж идэг юм аа. Тэгчин ловоо намжис чойжийн дагмид гомжоон зовурж идвэж гэж. Тэгчин ловоо буюу одоо тэгчин цоглом, жорлом, тонлон ба тийм ээ. Гомлон ба эднэр бол тэгчин ловоо, ловлон ба штэ тийм ээ. Одоо суралцж байгаа. Ийм тэгчин ловоо гэдэг нь бол тэр тэгчин бодисадваанууд бол яадаг чойжийн дагмидыг гомжоон зовор жидэлт юм а гэж. Гол бяцлах туунаа болгодог юм а. Дэдар наан аранжил ловоо тэгва бэрэнван гансаг маянбын жом мэдээ гэж. Тэгэхээр хажиг таны бодсон шиг чойжийн дагмид гомжоон зовоо болвол аранжлууд бол болгодгүй маа. Хэдий тийм ч гэсэн аранжил ловоо тэгва бэрэнвийн гансаг буюу дунд хөлгөний гансаг болчихгүй бол биш юм а болно. Тийм ээ. Чойжийн дагмидыг гомондгүй гэлээгээд бол дунд хөлгөний гансаг болохгүй гим гарахгүй маа. Яаж одоо тэд нар дунд одоо хөлгөний гансаг хилэгдээд байгаа юм бэ гэхээр аранжил бол нянтойгоос вамбу новоо юм а гэж. Тийм ээ. Аранжил бол нянтойгоос вамбу новоо. Даа мэдүү чойд юм ба гэж. Дуу аваа гаргахгүйгээр номыг номж чаддаг. Аранжлын гансгууд бол ийм эрдэмтэй. Шавьда бол дуу аваа гаргахгүйгээр ном үзүүлж чаддаг. Ном номж чаддаг. Дамид лүжи намжуржис чойд юм ба гэдэг. Дуу аваа гаргахгүй биеийн одоо өөрийнхөө одоо тэр байдлаар бол ном номдог. Тийм ээ. Энэ бол одоо өстой сонирхолтой тийм ээ. Дамид лүжи намжуржийн гоно бол одоо гансгийн дагмидыг яаж номнох вэ? Чойжийн дагмидыг яаж номнох вэ? Мэрдэгваг яаж үзүүлэх вэ? Дүжээ юм ба яаж үзүүлэх вэ? Сүгцэн цадмаа зайшингийн домбоо гэдгийг яаж, шаваан гүндэг ёндов гэдгийг яаж үзүүлэх вэ? Дамид лүжи намжуржийн гоно. За ингэж бол үзүүлдэг. Тэрнүүгээрээ бол нямтойгоос илүү юм а гэж. Нэгдүгээр вамбу номбу юм байна. Хоёрдугаар дамиддуу чойд юм ба. Ийм ёмдонтой юм байна эрдэмтэй. За мөн сэрдва тамавын цэ ловон шанла мадовр даажибын гомпон ондожид босог чачаа думаатанд юм бийч гэж. За тэгээд бол хамгийн одоо төгсгөлд даажибын гомпон товлох тэр үедээ бол тийм ээ багшд шүтгэхгүйгээр
багшид үл харгалзан багшийн өвдөс сургаалд үл харгалзан багшийг шүтгэхгүйгээр бол одоо архтын хутгийг бол сэтгэлдээ төрүүлж чаддаг. Ийм олон одоо онцлог луга төгс төгөлдөр учраас дунд хөлгөнийх гэж хэлсэн юм аа. Нянтоогоос ийм эрдэмүүдээр илүү нянтай бол одоо дуу аваа гарахгүйгээр шавьдаа ном үзүүлж чаддгүй. Даажинбын гомпон одоо товлох үедээ бол багшийн одоо сургаал өвдөсгүйгээр бол даажинбын гомпон товлж чаддгүй. 10 жил бол тэрүүгээрээ илүү. Тэгээ гих мэтчлэн бас бус одоо өөр эрдэмүүд бас байдаг. Тэрүүгээрээ нянтоогоос илүү учраас тэгва бэргүн буюу дунд хөлгөнийх гэж бол одоо хэлэгдэж байгаа маа гэсэн байна. Дэмбэж. Оноо парчин намшид сухсуу Сэмзанбаатар Анжилба даваа цүмбэр шадвадан галоо шинаж мэдээ. За энэ хахад өөр. За энэ өнөөдөр энэ үрээ зөксөө. Оноо парчин намшид дүү. Парчин намшид гэдэг нь бол парчин намшид нямбуужинг парчин намшид гэж хэлж байгаа шүү. Тэгэхээр энэ жалцуу дармаар эн чин богдын намшид нямбуучин гэдэг номыг бол хэлж байгаа шүү. За тэгээд дараагийн хичээл дээр эндээс үргэлжлүүлье. За өнөөдөр энэ үрээ завсарлаа. Баярлалаа.